шинжилгээ хийх. 8 дугаар алхам мэдээллийг ашиглах. 1 болон 2 дугаар алхмын үед тухайн төсөл хөтөлбөр бодлогоос хамаарч ямар мэдээлэл цуглуулах шаардлагатайг тодорхойлж, мэдээлэл цуглуулах явцад байгууллагын нэгж тус бүр ямар оролцоотой байхыг тодорхойлох хэрэгтэй. Оролцогч талуудын дүн шинжилгээ хийхдээ ажлын хэсэг байгуулж, гишүүд мэдээлэлээ хуваалцсан, уг мэдээллийг дараа нь байгууллагын аль нэгж ямар зорилгоор ашиглах талаар нэгдсэн ойлголтод хүрэх. Энэ шатанд оролцогч талуудын зүгээс ирэх дэмжлэг болон эрсдлийг таних боломж бүрдэнэ. Оролцогч талуудтай уулзалт хийх үеэр төсөл хөтөлбөр, бодлогын зорилго болон үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. 3 дугаар алхам. Салбар байгууллага болон олон нийтийн талаарх одоо байгаа мэдээллийг нэгтгэн хянах. Боломжит бүх оролцогч талын жагсаалтыг гаргах. Тэдгээр нь анхдагч болон хоёр дахь оролцогч талуудын аль нь болохыг тодорхойлно. Анхдагч оролцогч гэдэг нь тухайн төсөл хөтөлбөр бодлогын шууд нөлөөлөлд эерэг болон сөргөөр өртөж болзошгүй хүмүүс буюу үр дүнг бодит болгоход шууд оролцох талыг хэлнэ. Хоёр дахь оролцогч гэдэг нь тухайн төсөл хөтөлбөр бодлогын дам үр шим